Дэлхийн монголчуудын эмчил радио 88.1 урлаган дээр суугаад харуулan сонсож буй эрхэм таны энэ өдрийн амар амгалан дахин айлтгая. 7 өдрийн даваагаас баасан гаргийн цаг мөчид радион 3 дугаар студиэс үдийн ачаар нэвтрүүлэг маань эрхэм сонсогч танд шууд хүрдэг. Яг Улаанбаатар хотод 12 цаг 13 минут болсон өнөөдөр 2025 оны 5 дугаар сарын 15-ны пүрэвгаргийн үдийн ачаар нэвтрүүлэг хайрын түүгээрээ хүрэхэд бэлэн болсон байна. Студид хөтлөгч Мөнхбат гэрлээ занариулагчаар Гамболдын ангараг нар арилж байна. За өдрийн дүргээ. За өдрийн мэнд. Нэвтрүүлгийн хамтраалагчаар амар амгалан аюулгүй орчин амгалан резиденс за мөн балга бүрээс ирж хүч Maya брендийн электролит ус хамтран ажиллаж байгаа баярлалаа. За ингээд өнөөдөр бол хайрын түүх ярьдаг өдөр. Пүрэв гариг болгон үдийн ачаар нэвтрүүлэг алдартай оддын хайрын түүхийг танд хүргэдэг. За ингээд өнөөдөр тэр үхээгүй зүгээр л тамхилахаар гарсан гэж домог шиг яригддаг нэг хүний хайрын түүхийг ярина. За тэр үхээгүй зүгээр л тамхилахаар гарсан гэхээр баг хөгжим сонирхогчдоо шууд мэдэх бах. Энэ бол Оросын рок хөгжмийн Суперод одоо ч нөлөөтэй, одоо ч төмшрэгчт нь хайрлан дурсдаг энэ хүн бол кино амтлагийг үүсгэн байгуулагч Виктор Цой гэж хүн. За бүтэн нэр нь болохоор Виктор Робертович Цой гэж хүн. Тэгээд солонгос гаралтай үеийнхнээсээ үнэхээр шал өөр сэтгүүтэй өөрөөр бие авч явдаг байсан. Ер нь одоо ч гэсэн ингээ хүмүүс эргээ харахаар Цой угаасаа л тэр үед од олоогүй байхдаа ч од шиг л байсан юм байна гэж хүнэлдэг байсан ийм хүн. Тэгээд кино амтлагаараа алдаршаад Асаа гэж кинонд тоглоод тэгээд Битлзийн донтнуудыг битломания гэж хэлдэг. Одоо битлзээр бүр өвчөлдөг. Тэрэн шиг Оросд киномания гэдэг ийм бүхэл бүтэн үе байдаг. Тий одоо ч гэсэн жил болгон нас орсон өдөр нь маш олоолаа очиж ингэж санаанд дурсдаг. Тэгээ киномания гэдэг ийм үзэгдэл Оросд бий. За ингээд Виктор Цойг ингэж алдаршихад нь арт талыг нь базж исэн Виктор Цойг үнэхээр өөр болгосон эмэгтэй хүний хайрын түүхийг ярина. Гэхдээ ер нь бол эхнэрийн тухай ярина. Тэр мания гэдгээр нөгөө нэг одоо унаж тусдаг, бүр ухаан алддаг тийм бүр тоглолтын дээр бүр амар юм болдог. Тэр хүмүүсийн чинь хэлээд байгаа юм билээ шүү дээ. Ерөнхийд нь бацаад. Тэгээд Виктор Цой гэхэлэр надад бол нөгөө когда твоя девушка больна гэдэг нэрээс шууд орж ирдэг. Тэгээд нөгөө хүүхэд байхдаа үзчихсэн ч гэсэн ямар амар кино вэ гэдэг нөгөө зүү гэдэг нэг. Тий, Иглаа юу? Тийм, тэр кино. Тэгээд зүүгээс өмнө үү хойно бас нөгөө нэг Алла Богчовигийн огсны тоглосон Мануха гэдэг кино бас бидний яг хүүхдүүдийн дунд амар юм болж ирсэн шүү дээ. Тийм гадуур тэр Манухайг санахгүй. Манухай ч юм болохоор нөгөө нэг бас ингээд нөгөө гадуурхагддаг тийм охины талаар баггүй юу. За тэгэхээр зөвлөлт Оросд баруун рок хамтлагууд хориотой байсан үеүүдэд тийм үү. Орос маягийн рокийг бий болгосон, хөгжүүлсэн рок гэж юу нь яг юу байдгийг зөвлөлтийн сая залуусын зүрхэнд нь мэдрүүлсэн. Виктор Цойгийн амьдрал бол өөрөө угаасаа яг кино шиг эхэлсэн, бас кино шиг дууссан. Тэгээ богинохоо насалсан домог дуран бүтээлчийн одоо тэр нөгөө сөүлмэйт нь хэн байсан? За жинхэнэ хайрнаас хэн бэ гэдэг тухай ярьж өгье. За, Виктор Цойгийн товч намтар. За, хэрвээ Виктор Цой амьд сэрүүн байсан бол өнөөдөр 63 настай рок-од явж явах байлаа. Хуучнаар Ленинград, одоогийн Санкт-Петербург хотын төрөх газар Роберт Максимович Цой болон Валентина Васильевна Гусева нарын хүү болж 62 оны 6 сарын 21-нд Виктор Цой төржээ. За, Цойг солонгос гаралтай гэдгийг бол бүгд мэднэ. За, Цойгийн аав болохоор солонгос хүн, ээж нь орос хүн. Тэгээд Цойгийн аав Виктор болохоор Казахстанаас гаралтай ийм инженер хүн юм байна лээ. 37 оны Сталины их цэвэрлэгээний үеэр зөвлөлтөд байсан солонгосчуудыг албадаж буцаага солонгос руу хөөж гаргасан. За энэ үеэр Виктор Цойгийн эмээ өвөө албадан нутаг буцаагдсан. Тэгэхэд залуухан одоо Виктор Цойгийн аав үлдсэн байдаг Оросд. Тэгээд эднэр тэгэхээр чи харчсан солонгосчууд гэсэн үг. Ер нь хойд солонгосчууд. Тий, хойд солонгосчууд. Тэгээ бүр ингээ хөөгөөд явхаар Виктор Цойгийн өвөг эцэг нь яг өнөө орчин цагийн хойд солонгосын буюу Умар солонгосын Кимчэк гэдэг нутгаас гаралтай. Хойд солонгос. Тэгээд зөвлөлтөд үлдсэн суурьшмал солонгосчуудыг болохоор Корея Сарам гэж нэрлэдэг гинэ. Тэгээд энэ Корея Сарамчуудын нэг тооцогдож өссөн Виктор Цойгийн Цой гэдэг солонгос нэр нь болохоор өндөрлөг оргил гэсэн утгатай ингэн солонгос үг. За. Тийм. Тэгээ ер нь ингээд харахаар яалтчгүй рок хөгжмийн ноён ориглын нэг байсан учраас Цой гэдэг нэрэндээ ч таарж амьдэрсэн баг. Тэгээд Виктор Цой өөрөө айгу сонин ийм зожиг ер нь баг юм ярьдгүү. Баян ингээл чимээгүй тамигттаал ингээ нэг газар гүлрөө сууж идэг. Ер нь тийм ганцаардмал дуу ийм характертай залуу байж. Тийм. Тэгсэн ирнэ ингээд хүмүүс ингээл үргэлж өөрийг нь тойроод ингээл татагдаад байдаг. Өөрөө болохоор хүмүүстэй маазраал инээгээд байдаг. Чимээгүй тэгээл ингээл нэг тийшээ хараад юм уу ингээд сууж идэг. Тэгээд ер нь нэг ийм хүчтэй харисамтай хүн байсан хүн татдаг. Энэ нь бол ааваас нь
өвлөж авсан гэж аав нь өөрөө ийм лаг нөхөр байсан гинэ. Хүмүүсийг аяг татдаг, өөрийнхөө зүтгэдэг. Тий, ер нь бол нэлээд тийм одоо альфа эргчин гэж хэлээд байдаг тий. Тий, нэлээд өөртөө ихтэй ийм нөхөр байсан юм байна. Тэгээд энэ нь бол багадаа нэг маш их өсөж цангасан ээж хоёр Солонгос руугаа албаасаар буцагдсан. Тэгээд ээж аавгүй өссөн. Тэгээд Солонгос гэж ер нь бол онгороороо жоохон гадуурхагддаг, Оросуудаа жоохон гадуурхагддаг байсан. Тэрнээс болоод өөрийгөө албаар юм хүчрхэг гэр хүн болгож төлөвшүүлсэн гэж аавыг нь үздэг юм байлээ. Тэгээд аав нь инженер бүр одоо юу гэдгийг Оросд бол ийм Солонгос Аз гаралтай ийм хүн ийм өндөр түвшиний цалин аваад инженер болно гэдэг бол бас тэр болгон тохиогоод авахгүй хувь тавилан. Бүр сүүлдээ аав нь инженер болоод өндөр цалин аваад Москва хотын Викторский парк буюу ялалтын хүрээлэн хавцаадаг генералууд тэр байранд амьдардаг, тийм байранд амьдардаг байсан. Оросын генералуудтай зэрэгцэж нэг байранд амьдардаг байсан. Цалин сайтай супер инженер хүн байж. Тий. Тэгээд Роберт Виктор аавынх нь болохоор Роберт Цой гэдэг байгаа тий. Тэгэнгүүт яг үесэн Викторийн ээжийг Валентина Цойг аав нь болохоор Виктор Цойгийн ээжийг шууд хараад анхны арцаар дурлал. Тэгэл бүр ингээд наалтцаг гинэ. Тэгээд бүр ингээд би чамд хайртай. Би чамайг анх хараад шууд дурлсан. Чи бол миний эмэгтэй болно. Тэгээ бүр ингээд хоргоос орвол шууд 4 өдрийн дараа танилцаал 4 өдрийн дараа гэрлэх санал тавиад ээж нь ч гэсэн тэгэл зөвшөөрсөн. Өө за авраа ямар гоё юм бэ те. Тий. Амьдрал шидэгдэг өрөөлнээрээ 4 хоногийн дотор. Тий, ерөөсөө 4 өдөр дотор ингээд энэ дундаас Виктор Цой үүсэх эхлэн юм болсон. Тэгээ аав нь өөрөө харин ийм нэг юм сонио характертай хүн байсан. Тий, зүгээр л ээжийг нь хараад чи миний эмэгтэй болноо. Хоргоос орвол шууд 4 хоногийн дараа хоёлаа гэрлээ. За. Ингээд гэрэлтсэн. Тэгээд хүүгээ төрөхт нь ээж нь анх яг Орос заншлаараа Дима гэдэг нэр хайрлаа гэсэн юм байна. Динэр үгүй. Тэгсэн чи аав нь үгүй. Миний хүү ялагч болно. Тийм учраас би хүүдээ Виктор гэдэг нэр өгнө. Гэл зүтгэл Виктор гэдэг нэр өгсөн. За. Тий. Тэгээд ер нь бол Виктор цаа хүүхэд байхдаа бол маш хангалуун, ээжээ хоёр нь бол ийм эрүүл харилцаатай гоё гэр бүл төссөн гэдэг юм байна. Тэгтээ нөгөө амбицтай аав нь тэгээ ингээд Виктор цааг ингээд яг гоё ингээд өсөөд өндийгээд ирж ийсэн чинь би өөр хүүхэнд дурлцлаа гэд эхнэр хүүхдээсээ салтсан. Ги хүүдээ. Тий. За. Тэгээд яг энэ салалт Виктор Цойд айгүй хүнд туссан гинэ. Ингээд ээж нь яаж шаналж ганцаардж байгааг ээжтэйгээ үлдсэн мэдээж тэгээ харж өссөн. Тэгээ Виктор Цой өсвөр насндаа найзуудаа тэгж ярьдаг гэсэн гинэ. Би хизээч аав шигээ юу ахгүй. Эхнэрээ шархлуулахгүй. Эхнэрээ араар нь тавихгүй. Хизээч би эхнэрээ хайж явахгүй. Хэрвээ би гэрэлтгэл юм бол гэж ярьдаг байсан. Тэгээд 74-өөс 77 онд Виктор Цой урлагийн сургуульд сураад Палата 6 гэдэг нэртэй хамтлаг байгуулад тэгээд тэр хамтлагийн дунд байдгүй юм байна л да одоо. Тэгээд Виктор Цой урлагийн сургууль сурж исэн чи хоосон толгойтой гэдэг хичээл сургуулиас хөөгдсөн. Тий, чи олигтой сурахгүйгээд урлагийн сургууль нь хөөцсөн. Тэгээд нөхөр аав шиг инженер болъё гэхээр өөрөө ч хүсэлгүй тэгээд ч нэг одоо юу гэдгийг гайхгүй болонгууд нь за ядаж ажилтаа болъё мэрэгчлээ болъё гэд мужаан болохоор манайхаар бол техникомд за тий одоо темист чаваа темист очсон тэгээд хүнд гараад очдөг байсан тий тэгээд темист мужаан болох гэж шийдсэн тэгээд өөрөө болохоор Владимир Высоцкийг шүтдэг тий за Брюс Лиг дагаж дуурайж ингэж яа гэж тэр үеигээрээ дасгал хийж каратегаар явдаг байсан. Гэтэ аав нь лаг зүүн залуу байсан байна угаасаа. Харин аав залуу. Би бол аав ингээ харах юм бол одоо ингээ харах юм бол нэг юм гагтнуул царайтай. Чикис царайтай бочгүйсэн аав нь. Аав нь бол таринд ер нь тийм өөрийнхөө дураараа ерөөс ингээл өөрөө шийдвэр гаргаад шийдвэрийнхээ эсрэг шүү явцдаг ингээл яана мана гэдэг нөхөрлөө байж. Тэгээд Виктор Цой юу байсан юм бэ нэлээ? Брюс Лиг айгүйх дагаж дуурайдаг. Найзууд нь ингээ нөгөө чи Аз царайтай 90-ад онд 80-ад оны сүүлээ Брюс Ли айгүйх Оросд хит болоод тэгэнгუут ингээ найзууд нь ингээ нэг юм гадуурхахаасаа илүү чи айгүй Брюс Литэй төстэй нөхөр байна гэд ингээ айгүй хөөрөгдөг байж. Тэгэнгүү сүүлдээ бүр хамтлаг байгуулчаад Юрий Каспарян гэд гоцол гитарчин л та. Албаар ингээ залуучуудыг татханд бол хоорондоо хятаар ирдэг гэсэн гинэ. Тэгэнгуут нөгөө Орос залуучууд нь ваа гэдэг. Ийм нөхөр байж. Тэгээ ер нь бол айгүйх эмо ганцаараа ном уншдаг, ганцаараа дууны хөвөө бичдэг. Ер нь юм бол ганцаараа л байж идэг. Тийм эмо залуу байсан гэсэн. За хамтран аялагч яриуд өргөжлүүлээ. Улаанбаатар хотод 12 цаг 22 минут болсон. Нэвтрүүлгийн маань хамтран аялагчаар балга бүрээс ирчгөөч Мая брэнд электролит ус хамтран ажиллаж байгаа.
За энэ электролиз ус болохоор бид нар нөгөө нэг хорсоол гэж ойлгоод байдаг шиг ер нь бол хорсоолны гой ундаа хэлбэр юм уу да баг тий ус хэлбэрт нь оруулсан. Яг хорсоолыг ч уухаар нэг тийм бас цаанаас нэг сонио амт юм шиг. Үгүй штэ. Угаасаа тэр чинь нөгөө нэг халбаг давас 7 халбагт 9 чихэр жилүү ингээ гэрийн нөхцөлд найруулгатай тэрдэг штэ. Тэр нэг тийм сонин юм давас 9 чихэр хоёр одоо нийлэхээр ямар л олигтой юм болох дээ. Тэгээд одоо бодоод байх нь бид нэр өөрсдөө л гэрийн нөхцөлд глюкоз бэлдээд байна л да тийм юм байлгүй. Нэг юм тусар шингэн гэж ярьдаг штэ тий. Шингэн дутагдaltaй болохоор нөхдөг гэж ярьдаг штэ тий. За тэгэхээр хамгийн богино хугацаанд алдагдсан шингэнийг нөхдөг учраас 500 мл буюу одоо ерөөсөө энэ л гэсэн үг штэ тий. 500 мл электролит ус нь 1000 мл буюу литр энгийн ус уусандаа тэнцвүүц шингэнийг нөхнэ. За энэ чи одоо яг одоо ориг глюкоз болчиход байна штэ тий. Бид нар глюкозыг цуцаараа шахуулдаг бол энэ бол мая электролит ус бол уухаар гэсэн. Тэгэхээр бас нэг юм нь алкогольтой хамт хэрэглүүл шаардахгүй. Тэгэхээр биеийн шингэн доктортой байснаар маргааш нас суц нарийсаж тусаа хангамж муутахгүй хордохгүй гэсэн үг байна. За тэгээ бага насны хүмүүс болон жингээ асж байгаа хүмүүст сахаргүй учраас маш их тохиромжтой. Тий, тэгээд ер нь бол яг нэг шартаад ам их цангахад айгүй амны цангаа маш сайн тайлна. За дээрэс нь одоо бол ингээд 100 бид нөгөө хөлсөөрөө маш их шингээ алддаг. Тэгээд заримдаа ингээд усуугаад тахад амны цангаа тайлагдахгүй нэг гэдэг чинь тэр зүгээр усуугаад тахаар бие чинь шингэнийг нөхгүй байл гэсэн үг юм байл л дээ. Тий, тэгэхээр бас хэрвээ ингээд усуугаад ам чинь ерөөсөө ингээд цангаад байгаа бол энэ электролит тусыг уучих юм бол шингэнээ хордон нөхөн. За тэгэхээр тайлбар дэлгэрэнгүй мэдээллийн 77 71 55 98 68 49 гэдэг утаснуудаас аваарай. За Maya Water гэж хичээд сошиал хаяг руу орох боломжтой. Одоо бол бүх сүлжээ дэлгүүрүүдээр 20% хямдарсан баг шүү манайхаа. За ингээд нэвтрүүлгийн хамтран аялагчаар балга бүрээс ирч хүч Maya брендийн электролит ус хамтран ажиллаж байна. Баярлалаа. За баярлалаа. За үдээ ачаар нэвтрүүлэг радио 20 дугаар студиэс хайрын түүхээр үргэлжлэн өрж байна. Өнөөдөр бид хоёр Алдарт Виктор Цоён одоо хайрын түүхийг ярьж байна. За би одоо Марина Цоёгийн товч намдрыг хүргэх гэж байна. Тэгээд одоо манай найруулагч зургийг харах бах. Тэгэхээр яг одоо 90-ад онд манай том ихч 87 онд 8 дугаар ангид төгсөөд тэгээ Орос руу нөгөө цэцэрлэгийн багшин техникумд явсан байхгүй юу. Тэгээд 1 жил эрхүүд хэлний бэлтгэл тэгээд 5 жил сургуульдаа сурж байгаа штэ. Тэгээд 6 жил Оросод болоход яг ингээд оюутныхаа амралтаар яг ийм өстэй болоод ирсэн байхгүй юу. Угаасаа энэ ч мод болж байсан. Тэнгүүтээ ингээд дээдлийн ингээд буржуулгачдаг. Тэгсэн мөртлөө ингээд нэг юм жоох урт тутар халимаг биш тий. Жоох урт те. Ялангуяа арт руугаа нэлээ урт. Оо яг үнэ. Тэгэл яг энэ үеэс чинь тэр нөгөө Оросод нөгөө нэг одоо өөрчлөлт болоод тэнгүүтээ нөгөө юм панк ус гэдэг бид нар анх мэдэж эхэлсэн шүү дээ. Ер нь бол тий. Яг ийм ус үнэхээр модонд орж ирсэн. Тэнгүүд нөгөө нэг юм эрхүүгийн хэлний бэлтгэлийнх ингээд тэнгүүд нэг юм дундаа заа маань тавиад байд Иркутск 1987 он гэж бичсэн нэг юм зургнууд байдаг байсан шүү дээ тий. Тэнгүүд тэр зурган дээр яг дээлийн хүмүүсийн ус ийм л байдаг байсан. За Марина Цоёг бол Виктор Цоёгийн эхнэр гэдгээр нь хүмүүс төсөөлдөг. Тэгвэл Оросод за тэр дундаа Цоёгийн шүтэн бишрэгчэд энэ эмэгтэйг Цоёгийн ард талыг бат базарж өгдөг. За нөхрийнхөө уран бүтээлийг цогтоод галт цогтоо дэмждэг гэж ярьдаг шүү дээ тий. За нэмээд нас барсныхан дараа ч гэсэн нөхрийнхөө дурсгалыг өхөн мөхтлээ хүндэлж хайрлаж хамгаалсан эмэгтэй гэдгээр нь мэддгээ. Тэгээд Цоёг хүндэлж хайрлагшгэ Марина Цоёгийн дурсгалыг нь одоо өхөн мөхтлээ хүндэлж хойч үедээс кино хамтлагтай холбоотой маш олон цомог ном хэвлүүлсэнд нь шүтэн бишрэгчд нь бол үнэхээр их талархаж явд юм бэлээ. За Марина 1959 онд төрс өөрөөр хэлэх юм бол Цоёгоос 3 ихч байх нь шүү дээ тийм бай. За хүүхэд насныхын тухай мэдээлэл бол Орос дээр ч гэсэн тийм дөрвтэй юм бол байхгүй лээ. За тийм болохоор эр нөхрөө нас барсныхан дараа юу хийсэн болохоор ингэж үнэлэгдээд хүндлэгдээд байгаа тухайнаас цогц дурдъя. За кино группийн админ буюу гол зохицуулагч байсан хамтлагийн цомгийн эрхийн 50%-ийг эзэмшигч гэж явдаг. За 1999 онд 40 настайдаа Санкт-Петербургийн сургуулийг төгссөн Марина эр нөхрөөсөө хойш хүнтэй гэрлээгүй. За Япон хэлнээс маш олон ном орчуулж англи хэлийг бол төгс эзэмшихээ хажуугаар чамгүй сайн зурдаг байсан гинэ. Тэгэхээр бүр хизээ хойно 40 настайдаа их сургууль төгссөн. Тэгэхээр Япон хэлэнд бол маш олон ном орчуулсан гэхэлэр ус засал байсан байж тараад байгаа байхгүй юу. За 1991 онд Эхлэл цэг гэдэг нэртэй номыг бичсэн. Дараанаас кино хамтлагийн шүтэн бишрэгчэд Виктор Цой, Яруу найраг, Баримтууд, Дурсамжууд гэдэг нэрээр нь сайн мэдих номыг ч бас бичлэлсэн. За тэгвэл кино гэж хамтлаг байсан уу гэвэл байсан. Зөвлөлтөд маандсан уу гэвэл маандсан. За харин хожим үеийнхэн одоо манай 93 оны 94 оны Огийн хүртэлтэй
амар сонсд юм билээ штэ. Тийм Виктор Цоёыг. Тэгэхээр чин энэ хожуу үеийнхэнд одоо киногоор одоо ч амьсгалдаг, зарим нь амьдрдаг болох бүх нөхцөлийг нь бол Мариана бүрдүүлэхэд үнэлж баршгүй одоо хувь нэмрээ оруулж Цоётой холбоотой маш олон баримтуудыг хэвлүүлж за хоёрч трибют буюу дурсгалтанд зориулсан цомог гаргасан. За мөн киногийн дуунуудыг Орсын эстрадын алдартай дуучдаар одоо коверлуулж дуулсан кино проби гэдэг цомгийг гаргах санаачилгаыг гаргасан. За энэ санаачилгаа ч гэсэн ажил болгосон ийм мундаг гавьяатай хүн байх нь. За тэгээд одоо өргөжлүүлээд хайрын түүхийн ярангуут бүгдээрээ магадгүй одоо Марианаг ямар мундаг эмэгтэй юм бэ те. Энэ эмэгтэй Цоёд үнэхээр хайртай байж л гэж бодож ухах гэж бодож байна. За танилцсан түүхэн ингэсэн. Виктор Цой ер нь бол үнэхээр олонний хайрыг татсан, царайлаг, авьяаслаг нэг тийм хүн татах харизмтай ийм хүн байсан. За мэдээж киномания буюу ингээд бүр кино хамтлагийг бүр ингээд улаан гал зуу шүтэн биширдэг байхад зүгээр араас нь бол зүгээр ингээд охид хүүхнүүд зүгээс уйлаал дагаал хоргоогоол явдаг байсан. Тэгсэн яг тэр үедээ бол ерөөсө бүр нэгнүүдээрээ ч охтуудыг харддаг байсан. Тоодогч байсан. Тэгэнгүүт сүүлдээ бүр ингээд хүмүүс тэгж ярьдаг байсан. Цоёг эсвэл одоо юу гомо эсвэл ямар ч бэлгийн тур сонирхол байхгүй. За. Тийм хүн. Ерөөсөө үнэхээр охтуудыг ингээд охтууд орилдоод ингээд охтууд ингээд тоохчгүй. Гэтэл нөгөө хамтлагийн нөгөөдөл нь бол зүгээр охтуудыг бол божигнуулдаг байсан. Йоо. За тэгэн гутаа бүр ингээд баг одоо ямар ч секс мекс боддгоо ийм хачин хүн эсвэл нэрээ эмгтэй хүн сонирхдаггүй баха гэж. Тэгээ тэр үнэхээр эмгтэйчүүдтэй төдийлөн ярилцдаггүй, тоодогчгүй байж тэгсэн чил гинтхэн л Цойгоос Цой өөрөө 19 настай байсан чинь 23 настай хамтлагийнхан анх хамтлагийн залуучууд юу гэж ярьсан бэ гэхээр нэг хөгшин хүүхэн ороод ирсэн. Зүгээр ингээл хамтлагийнхантай Цойтой шууд хамтл нэг Мариана гээл нэг хөгшин хүүхэн гинт дундуур нь зүсэл ороод ирсэн. Тий тэгээд бүр ингээд баг ямар ч хүүхэн сонирхдаггүй, баг эрэгтэй хүн сонирхдаг, эсгэнж мэддэггүй ийм нөхөр байсчил гинтгэл нэг ийм өөрөөсө 3 багч Мариана гэдэг хүүхэн дагуулж ирээл хамтлагийнхантайгаа яриад дулсан. Тий тэгээд тэгсэн айгүй сонин хид хидэн домог шиг яриа байдаг. Нэг үчлэг дээр кино хамтлагийнхан тоглож исэн юм байна. Тоглолцоод тайзнаас буугаад ирсэн чинь нэг нэлээд галзуу дуу хүүхэн шууд хурж ирэн гутаа сүнхээ авахад уруулын будгаа гаргаж ирэн гутаа Виктор Цойгийн духан дээр нь юу ч хэлэхгүй шууд духан дээр нь усныхаа дугаараа биччихэл яваад гэсэн. Оо за. За тий. Тэгэнгүүт Виктор Цой эхлээ гайхажсэн аа. Үш энэ дугаарыг нөгөө хамтгийн гитарч руу харснаа. Үш энэ хэд гэсэн дугаар байна. Усны дугаар л ичих шиг боллоо. Тэгээд дугаарыг бичиж аваад тэгээ Виктор Цой ярьсан гэдэг. Бас нэг өөр хөлбөр дээр нь бол ер нь бол Мариана төрүүлж Цойр үстгэлээ илэрхийлсэн юм байна гэд. Энэ нь бол баг үнэн болоод байдаг. Шууд Виктор Цой руу очоод тайзных нар руу очингуудаа цамцныхын шууг ханцууг нь хойшлуулж ирсэн аа. Гарынхын шуун дээр өөрийнхөө утасны дугаарыг уруулын будгаараа бичсэн гэж хэлдэг. Зарим нь бүр цагаан цамцан дээр нь шууд уруулын будгаар бичсэн гэд. Уруулын будгаар утасны дугаараа бичсэн нь үнэн. Мариана өөрөө бичсэн нь үнэн гэж байгаа. Тий. Харин цамцан дээр нүү гарынхын шуун дээр үү духан дээр нүү гэдэг дээр гаргаантай. Тэр бол ингээд тий. Ингээд Цой өөрөө бүр айгуул магадгүй тэр гинтийн байдлаас нь өөрөө шоконд орсон уу яасан. За ингээд Цой бүсгүрүү залгсан, хоёлаа эргэж уулзсан, ингээд танилцсан. Тэгээд ингээд хоёлаа ярилцаад ингээд явж ирсэн аа. Гайгүй харилцаа ингээд гүнзгээрээ дэрэнгуут ээжтэй танилцуулсан юм байна. Виктор Цой. Тэгсэн чинь ээжд нь таалагдаагүй. Хүү дээ. Тэгээ ээж нь шууд тэгсэн. Наадах чи үнэхээр нахаалны хүүхэн биш дээ. Амар бүдүүлэг. Одоо юу гэдэг те хит ирээ цээрхүү замбраагүй. Яг 90-ад оны залуучууд бүгд нэг тийм болцсон байсан. Ахмад үетэйгээ ойлголцож чадахгүй. Тэгээд ээж нь болохоор чи солонгос аавта солонгос хүн штэ. Чи солонгос эмэгтэйтэй гэрлээ чи илүү даруухан солонгос эмэгтэйчүүд айгуу даруухан штэ. Наадах чи үнэхээр галзуу хүүхэн байна гэж хэлсэн. Тий. Тэгтээ ер нь бол Виктор Цой бол тэгж нэг ээжийнхээ үгээр Марианагаас салаад байгаагүй. Тэгжээс нь удаачгүй бүр кино хамтлагийн продюсерт Марианага томилсон. Виктор Цой тий продюсер бол гээд. Тий. За ингээд хамтлагийг сурчлах, энэ тийм тоглолт хийх хэмээх ажлыг бол Мариана хийдэг байсан. Өөрөө ч нэлээд гал цогтой, дайчин ийм зоримог, өөртөө ихтэй эмэгтэй байсан юм байна лээ. Яг зарим Виктор Цойгийн фэнүүд донд ингээ нэг юм цөөхөн хэсэг нь кино хамтлагийг тараасан дахиад нөгөө нэг Йоко Оно шулам шиг Орс Йоко Оно гэж буруутгадаг хүмүүс байдаг. Гэхдээ цөөхөн л дөө. Тий, цөөхөн. Марианаг нас барахт нь Рокийн ээж гэж хүндэлж байсан. Маш олон рокрууд ингэж танилцсан байдаг.
За дэмжээ аялагч танилцуулаад өргөжлүүлье. Улаанбаатар хотод 12 цаг 32 минут болсон. За нэвтрүүлгийн маань дэмжээ аялагчаар Тапагийн ухаалаг такси үйлчилгээ дэмжиж ажиллаж байгаа. За Тапа компани нислэг, аялал жуулчлал, зочид буудал захиалга, хотын төвөр байрших, улбар шарунгийн скутер, мопед, дугуй түрээс гээд одоо шинэ хэрэглээний соёл, дижитал амьдралын хэм маяг нэвтэрч буй энэ үед нэмээд ухаалаг такси үйлчилгээг нэвтрүүлж байгаа. Тэр Тапа компани 2025 онд супер ап болохоор улам бүр өргөжүүлж, за нэг аппликейшнаар бүр төрлийн тээврийн хэрэгслийн үйлчилгээг авах боломжтой болгож байгаа. Тэгэхээр Тапа компани холбогдох хуудас нь 1844 1844 44. Чи нэг юм Тапа гэдэг юм улаан бичигтэй цаав цагаан дахинууд яваад байгааг харсан уу? Тэгсэн харсан. Тэдний юм бэ тий. За ингээд нэвтрүүлгийн дэмжээ аялагч Тапагийн ухаалаг такси үйлчилгээ баярлалаа. За баярлалаа. За үдийн ачаар нэвтрүүлэг радиогийн 2 дугаар студиэс хайрын түүхээр үргэлжлэн өрч байна. Өнөөдөр бид хоёр Виктор Цоён хайрын түүхийг ярьж байна. За ингээ би уламжлал ясаараа гэрлэлтийн ярьж өгнө өө. За танк шиг эмэгтэй гэж Цоёгийн гэр бүлийн ойрын найз Алексей Костев Марианаг тодорхойлсон байдаг. Амар танк шиг одоо ингээл ерөөс зогсно. Би ардталт чинь нөгөө нэг асаалтаа танк шиг байж гин гэл хүмүүс ярьдаг шүү дээ. Тийм л байсан гэсэн үг. За тэгээ хинуур, няхуур, 50 амгалан Цоё гэдэг баг залуу одоо баг гэдэг нөгөө ийм ирлизүүд, хурлизүүдийг бас багууд гэдэг тийм багууд гэдэг шүү дээ тийм. Мариана гэдэг танкны хамгаалтанд дор 50 алхаж алдартан болох замаа засуулж алдарт гарсан. Тэгээд Мариана ч гэсэн Цойд өстө нөгөө хайраа асгах гэж яддаг шүү дээ тийм. Яг ингэж асгасан. Тэгээд Цой ч гэсэн Маринагийн хажууд бүр яг нэг юм эрх муу шиг л байдаг байсан. Тэгээд 1984 онд нэг гэрт ороод гэрэлсэн байдгаа. За гэрлэлт нь бол одоо бидний төсөөлж байгаачлан рок хөрөн болсон. Яа супер яа. За тэгээ 1984 он бол кино хамтлаг мандат эхэлчихсэн үе. Тэгээд Ленинградын бас нэг рок хамтлаг зөвлөлтөд одоо хүч түрээд ороод ирчихсэн тий. За нэмээд гослол дуучин гэх нь содон царайлаг төрхтөө солонгос залуу хуримлах болсон бол олон шүтэн бишрэгтийн нулимсыг барсан гэдгээ. За Цой гэрлэж байгаа гэдэг мэдээ одоо тийм сошиал мошиал ийм өнөөдрийнх шиг биштэй. Зүгээр л 1984 онд Оросд бүр яг тахал шиг ингээл хүнээс хүнд дамжаал тий. Охид эмэгтэйчүүд бол тэр Цойгийн толгойг эргүүлсэн адгийн шулмын толгойгийн таст нь байгаа газар нь бүлэн заяа. Бүр яг ингэж амар заяа. Толгойгийн таст нь гээл зүгээр л бужигнжсэн. За амьдрал мэдээж амар байгаагүй. Цой одоо хурмын даашинз жах мөнгөгүй байсан болохоор Марианагаа ингээд байгаа юм өмсөд за хоёлоо ёсолчихё гэсэн гэдэг. Тэгээд дуулахынхаа хажуугаар чин зүгээр нийтийн байрны зүгээр нэг юм галчийн өрөөнд амьдардаг байсан. Тэгээ ийм хүнээс ч одоо Мариана өөр ч юм хүсээгүй. Тэгээ угаасаа байгаагаар нь хайрлаж байсан болохоор даашин завж өгсөнгүй, олигтой амьдруулсангүй ч гэж буруутгахгүй байсан. За тэгээд хүмүүс одоо ингээд жинзэг ч юм уу сонсоод тийм аминд шүтэн бишэрхтэй тийм лаг хамтлаг юм байж яагаад ядуу байсан ингээд одоо гайхч магадгүй те. Тухайн үеийн одоо социализмын үеийн зүлэлт улсын рок хамтлаг штэ энэ чинь тий. Тэгэхээр одоогийн рок одуудтай бол харьцуулах ямар ч боломжгүй. Нөгөө тоглолтоос орлого олж молж цулаан мулаан гэсэн тийм боломжгүй. Тийм л нийгэмд кино хамтлаг зөвхөн одоо яг тухайн үеийн залуусын зүрх сэтгэл мандчихлаа тийм ээ. За гэхдээ Виктор Цой одоо шүтэн бишрэгчдээсээ байтугай амьдралд нь ингээд гинт гарч ирээд эзлэн төрөмгийлээд байна гэж буруутгасан хамтлагийнхнаасаа ч гэсэн Марианагаа бол өстой хэр халдаахгүй хамгаалдаг яг нөгөө нэг эр хүний нүмер нөөлөг рокодын хамгаалалт ямар байдгийг бол харуулсан гэдэг юм билээ. За тэгээд гэрлээд удаачгүй 1985 онд одоо хосуудын цорын ганцгүй болох Саша Цой төрсөн. За ингээд кино хамтлагч мандсан Цойч улмал том од болох хэрээр Мариана одоо амьдрал нь энэ хамтлаг нөхрийнхөө нэр төр дууг нь бол зөвлөлтөөс давуулах юм их амбиц тэнгэ хөгөө өсгөж байлаа. За энэ амбицтай адал явдалтай амьдрал нь бол ер нь бол 3 жил үргэлжилсэн. За хүүн ч гэсэн ер нь бол яг рок тоглолтын дээр өссөн. За кино хамтлагийн ч гэсэн Марианаг бол за сайн менежерээр одоо бол хүлээн зөвшөөрсөн. Тийм. Тэгээд Цой ч гэсэн их нэртэй бол үнэхээр хайртай байсан. Гэхдээ энэ үед одоо гарсан дуунуудаас нь Мариана зориулсан дуу нэг байдаг гинэ. За музика волн буюу давлгааны хөгжимч гэдэг, давлгаат хөгжимч гэдэг энэ дуугаа 1983 онд хамтлагийг нь одоо алдрын давцан руу хөтлсөн их нэртэй зориулсан гэдэг юм байлээ. За харин хожим нэг алдартай дууг авайл их нэртэй бүр яг албан ёсоор зориулсан ч гэдэг. Тэгээд энэ тухай асуудахгүй ярьж өгнө. За
Тэгээд ингэсэн ер нь амьдралд ам гарах хэрэггүй гэж ухаалаг хүнийг олон шалгуураар шалгадгийн нэг нь ухаалаг хүн хизээч гэж хэлдэггүй ингэсэн амьдралд ам гарч болдгоо ингэсэн. Тэгсэн юу байсан юм бэ? Аав нь ингээд нөгөө нэг өстой нэг би чамд хайртай гэж байгаа л 4 хоногийн дотор ээжийг нь авд суугаад ингээд Виктор Цой төрөөд ингээд явж исэн чинь би өөр эмэгтэй тартай болчлоо гэд ихнэр хүүхдээ хаяад явсан. Тэгээд тэрийг хараад Виктор Цой би хизээч ихнэрээ хараар нь тавихгүй. Би хизээч одоо юу гэдгийг өөр эмэгтэй дурлахгүй ихнэртэй болчих юм бол ихнэрээсээ би салахгүй гэж ярьдаг байсан. Тэгсэн чинь 87 онд амьдрал яг албаар ингээд одоо юу гэдэг нуглаад энэ хүнийг энэ амных нь эсрэг болгосон. 87 онд зөвлөлт таяар ер нь кино хамтлаг бол үнэхээр алдаршаад эхэлсэн. За тэгээд ер нь бол бүгд нэг юм сексис үстэй царайлаг Аз залуу гоцол дуучнаа гол хүннэ гэдгийг нь бол мэдсэн байсан. Тэгээ Виктор Цой найруулагч Сергей Соловьевын гимт хэргийн сэдвтэ Асаа гэдэг кинонд тоглож ижээ. За энэ Асаа гэдэг бол культ кино гэдэг нь бол кино театрт бөөнөр үздэггүй. Зөвхөн сонирхдаг цөөхөн хүрээний хүмүүс зориулсан ийм кино. За underground байсан Оросын рокийг бүх нийтийн одоо рок болгож гаргаж ирсэн, тунхагласан ийм энэ киноны нэг нь бол Асаа гэж энэ кино. Тэгээд энэ кинонд тоглох үеэр Виктор Цой тэр киноны найруулагчийн туслах Наташа Разлогова гэдэг ийм бүсгүүдэд танилцсан байгаа. За энэ Наташа Разлогова гэдэг бүсгүй болгоод нэг юм цоогийн хажуудад жижигхэн эмэгтэй. Юм биеэр жижигхэн амхан. Тэгтээ сэтгүүлч, кино шүүмжлэгч, орчуулагч ийм мэрэгчлээ хүүхэн байсан байна. Тэгээд цоогийн хувьд бол эхлээл энэ хоёр ингээл маш их юм киноны зураггүй үеэр ингээл маш их юм ярьдаг, философи ярина, амьдралын утга учир ярина, урлаг ярина гэл ингээл байн хоорондоо юм ярьдаг байсан юм байна. Тэгээд ер нь ингээ нэг тийм дүнсгэр чимээгүй эмо цой чинь энэ эмэгтэйтэй танилцаад ирсэн чинь гэдэг нэг юм зүгээр ингээд хүмүүстэй инээж ханаадаг болоод ингээл өөрийгөө айгу нээлттэй байдлаар ярьдаг болоод сэтгэл хөдлөл шууд надад ингэж мэдрэгдэж гин гэж хэлдэг болоод ингээд бүр шал өөр Виктор Цой болж хувирсан гин. Тэгээд ер нь бол одоо гэдэг найзуудтайгаа харьцуулахад Цой бол одоо гэдэг бусад хамтлагийн гишүүд нь Цойг тэгж хэлдэг байсан. Их нэртэйгээ биднээс ч илүү их нэртэйгээ хайртай, их нэртэйгээ Марианатгаа их цаг өнгөрүүлдэг байсан. Тийм учраас Цой бол ер нь нэг тийм хүүхэн шуганы асуудал гаргадгүй. Тэгээд ч ер нь айгүй тийм хянар залуу штэ. Бид нар шиг ингээл хөөрөөл те тэнд ч эмхтэй хүнтэй орооцолдож ингээл алдаж эндээд байдгүй. Ер нь Цойг бол би тэгж ийм алдаа гарган төрлийн хүн ч гэж бодоагүйгээд. Тэгсэн чинь зураг авалтын үеэр тэр үед юуны Наташа Разлогова гэдэг бүсгүй нь болохоор гэрлээд салцсан. Хүүхдтэй нөхрөөсөө салцсан хүүхдтэй тий ийм эмхтэй байсан юм байна. Тий тэгсэн чинь Мас фильм дээр Виктор Цой энэ хоёр танилцаад тэгсэн чинь Мас фильм дээр кино багийн хаанх танилцахад Виктор Наташаг хараад тэгэл ярьж байгааг нь хараад Виктор Цой өөрөө ихлэ татагдсан. Тэгээд бүр хожим нь яалтад ингээд кино зураг авалт хийхэд өөрөө ирэхгүй ингээд Виктор Цой юм бол Наташа хаа байгаа юм бэ гээл ингээд Наташаг хаагаад араас нь хөөгөөд яваад идэг байсан юм байна. Тий тэгэл ер нь бол найздаа тэгж ярьсан. Мэдхгүй би зөвхөн ингээд Наташатай Наташаг хажууд байхдаа л нэг гой тайван байдаг байсан. Бүх юмаа ингээд Наташад ингээд ярмаар санагдаад байдаг байсан гэж тэгээд зөвлөлтийн рокийг Америкт нэвтрүүлсэн гэж яригддаг Виктор Цойгийн Sign as Jonah Stingrayд ингэж хэлсэн байгаа. Виктор Цой. Гинтх нэг өглөө уцаар уцтаал. Би саллаа. Наташатай гэрлээ гэж хэлсэн. Тэгсэн Jonah Stingray гэдэг найз нь Виктор Цой хизээч юм хөнгөн гом алхам хийх юм биш. Ингэж хэлж байгаа бол үнэхээр л одоо шийдэж байна. Тий, үнэхээр л шийдэж. Тий, одоо яа гэх вэ? Үнэхээр л шийдчихсэн. Тий, тэгээд тэр Наташад болохоор Виктор Цой тэгж хэлсэн. Би гэрэлсэн хүүтэй хүн. Гэхдээ миний гэрлэлт хайр дурлал гэхээсээ илүү ажил хэргийн гэрлэлчийг санагддаг. Бүр гэж хэлж ирсэн. Нөгөө хамтлагийн менежер болоод ингээд магадгүй эхлээд хайр дурлалаараа гэрсэн ч гэсэн явцдаа тэр нь хайр нь ингээд алга болоод хитрхи ажил хэргийн харилцаа руу орцсон ч гэж магадгүй л юм. Тэгэл ерөн зураг авалтын үеэр Виктор Цой, Наташа Разлогова гэдэг тэр бүсгүй хоёр бол зөвхөн бие биедээ ухаангууд урлаад ингээд тэр хүний зүрх сэтгэлийн асуудлыг үнэхээр таашгүй юм тий. Тэгээ одоо тэгээд мэдээж ямар ч хүн би эхнэрээсээ өөр хүнтэй дахиад учрна араар нь тавина гэж бодож гэрлэхгүй шүү дээ. Угаасаа яаж ч бодсон тий. Тэгэл ингээл явж байтал тэгээд үнэхээр таашгүй. За хоёул хамтран айлгчаа яриад өргөжлүүлье. Улаанбаатар хотод 12 цаг 42 минут болсон нэвтрүүлгийн хамтран айлгчаар амар амгалан аюулгүй орчин амгалан Мерседес хамтран ажиллаж байгаа. За хүссэн зүг гэж компани хэрэгжүүлж байгаа эрчим хүч дулааны хэмнэлттэй ногоон барилгын гэрчлэгээтэй 5 блок 15 давхар 375 айлын амгалан резиденс
Ийм хотхон. Тэгээд 100% бүрэн цутган бол бетон хийцтэй. За металл фасадтай, гал тэсвэртэй нөгөө базальт хөвн дулаалгатай. Яг төв зам, автобусны буудал, сургууль цэцэрлэг, худалдаа үйлчний төвдөө ойрхон. Ердөө л энэ хүн болгоны байнгын одоо үйлчлэгээд авдаг энэ газруудаас нэг 70-аас 300 метрийн зайтай. За дээрэс нь бас 2 насны английн тоглоомын талбайтай одоо нөгөө том жижиг хүүхдүүд чинь нийлэлд тоглохоор аягүй хэцүү дээ шүү дээ нөгөө томууд нь жижигээ унгаагаал тий. За тэгэхээр ийм 2 насны англиа тоглоомын талбай, ногоон байгууламж, дугуун зогсоол, хөл бөмбөгийн талбай, сагсан бөмбөгийн талбай, за автомашины дулаан зогсоол, за альч талаараа галын машин орох зай төлөвлөлт энэ аягүй чухал шүү. За гал төмөр гарлаа гэхэд галын машин орох газар байхгүй ингээд тетрс шиг ингээд машинууд нь чигжээ зогссон байдаг тий. За 24 цагийн нэгдсэн харуул хамгаалт зэрэг оршин суугчдынхаа эрүүл таатай нөхцөлд амьдрах бүх боломжийг бол цогцоор нь төлөвлөсөн байгаа. За тэгээд хаяг нь болохоор ийм юм бэлээ. Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо гэж явдаг. За ботаникийн нөгөө Кембрижийн хөтөлбөртэй Улаанбаатар Эмпати гэдэг сургуулийн чанга хойно байгаа юм байна лээ. Тэгээд урьдчилгаа 50 болон түүнээс дээш хувь төлөвл үнэн хямдарна. Тий. За утасныхын дугаар болохоор 95 тэг 7 77 33 гэсэн утас байна. 95 тэг 7 77 33, 95 тэг 7 99 55 гэсэн утасууд руу залгаж болно. За одоо яг эхэнд нь ажилтанд орох А5, А3 эн чинь 5 блок байгаа байхгүй юу? Энэ хоёр блокных нь метр квадратын үн 3,950 мянган төгрөг бол 100% бэлэн төлөлтөнд бол 3 сая 700 болох юм байлээ. Харин тэр 2026 оны 3 дугаар улиралд ашиглалтанд орох А1, А2 блокны урьдчилсан захиалгын үн бол метр квадрат нь 3 сая 400 мянган төгрөг юм байлээ. За харин урьдчилгаа 50 болон түүнээс дээш хувьд төлөх юм бол үнэн дахиад ч бүр энэсээ хямдарна гэсэн. За тэгээд амгалан резиденс гэж бичээд сошиал аяг руу орох боломжтой. Ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар амар амгалан аюулгүй орчин гэсэн уриатаагаар амгалан резиденс хамтран ажиллаж байна. Баярлалаа. За баярлалаа. За өдөр ачаар нэвтрүүлэг радио 2 дугаар студиэс хайрын түүхээрээ үргэлжлэн хурж байгаа. Өнөөдөр бид хоёр Виктор Цоён хайрын түүхийг ярьж байгаа. За ингээд Викторийн гинтийн шийдвэр бол Маринад мэдээж амар байгаагүй тий. Тэгээ хайртай нөхөр шүтдэг дуучин хамаг амьдрал нь болсон залуу ингээд өөр хүнд дулснаа хэлэхээр ер нь ямар ч эмэгтэйд сайхан байхгүй тий. Тэгээ шууд Виктор ирээл шууд бид уралцсан гэдэг ийм хоёрхан л үгийг хэлсэн гэж байгаа. Тэгээд тэр эмэгтэйдээ тогтоосоо харилцаагаа нуулгүй хэлсэн нь яамадаа л гэж би ингээ одоо боддtiin тий. Яагаад тийм зүйл болсныг би бүр хожуу ойлгосон. Тэгээд битэр чинь бол ингээд цалуудаа танилцсан. Гэтэ би Викторийнхоо бол анхны хайр нь байсан тий. Гэтэ тэр маань ингээд жинхэнэ дурлал за жинхэнэ одоо тэр нөгөө тачаал гэдгийг ч юм уу те ингээд мэдрээгүй байсан юм бэлээ. Яг л Наташа битээр бол тис өөр хүмүүсээ Наташа бол над шиг ийм омглон үний айжууд маш тайван эмэгтэй. Тэгээд ийм ухаалаг зүйл хийдэг, зөв шийдэлтэй ингээд бүр Марина бүр ингээд Наташагийн ингээд ингэж хүлээн зөвшөөрсөн байгаа байхгүй. Магадгүй түүнд тийм хүнтэй хамт байхад харилцахад амар тайван байсан байхаа. Тэгээд би ч яагаад тэгээд за тэгвэл тэгэл чимдаана бэлтэлтэй л гэж хэлсэн гэж байгаа байхгүй. Тэгээ нэг үгээр бол бит өөр хил ам хэрүүл тэмцэлхүү тэгээ чимээгүй салцгаасаа ингээд хожим нь бол Марина дурсан байдаг. Тэгээ Марина ухаалаг эмэгтэй байсан болохоор эсвэл магадгүй нөгөө хитрхи хайртайсан учраас хайртай хүнээ тавьж явуулна гэдэг бас хайр гэж илэрхийлдэг шүү дээ хүмүүс тийм ингээд зууралдаад байх юм бол уламл зовоогоод байна гэж үздэг тийм. За тэгээд орон зайгаа тавьж өгсөн. Тэгээд ингээд нөхрийнхөө шийдвэрийг хүндлээд орон зайгаа тавьж өгсөн. Гэхдээ цой амьдралд нөгөө ам гарсан одоо нөгөө амнаасаа буцаж няцсан ч гэсэн эхнэр хүүхдээ орхихгүй хариуцлага үлээн гэснээр гэрлэлтэй бол цуцлуулаагүй. Тийм үү? Тийм байхаа харин. Гэрлэлтэй цуцлуулаагүй. Дандаа Мариана гэж явдаг. Тийм, гэрлэлтэй цуцлуулаагүй. Зүгээр ингээд Наташатай одоо хамтарч амьдарсан л гэсэн үг. За цойч хожуу ирсэн дурлал гэх Наташатайгаа хамтран амьдраад хамтдаа тоглолтод оролцоод за Марина бол ингээд орон зайгаа тавьж өгөөд кино хамтлагийн менежерийн ажлаасаа ч гэсэн хэсэг хүндэрсэн байдаг. Ингээ 1990 онд гарсан хамтлагийн хар нэртэй цомогт одоо нөгөө Когда твоя девушка больна гэдэг одоо энэ алдартай дунд багтсан. Энэ дууг бол Маринад зориулсан гэж үздэгэ. Тэгээ цой хэдий хамтын амьдралаасаа явсан ч гэсэн Маринаг хайрладаг, хүндэлдэг, үгийг нь бол сонсдог хിവэрэ байсан. За энэ алдарт дууг бол зүү кинонд тоглох үеэрээ хамтлагийнхаа найзад зориулсан гэдэг яриа байдаг ч шүтэн бишрэгчд нь бол Маринаг орхисондоо гимшсэн те өвдөх үед нь дэрэгдэн байж чадаагүй дэ битсэн гэж итгэхийг хүсдэг юм билээ гэсэн байлээ. Тий, энэ Когда твоя девушка больна гэдэг дууг хамгийн түгээмэл хувилбар нь болохоор Юрий Каспарян гэдэг эдний гол соло гитарчин хамтлагийнхаа бэлтгэлээр ингээд таслаад ерөөсөө ирэхгүйсэн юм байна л бэлтгэлд ирэхгүй. Тэгэхээр Виктор Цой ер нь бол шаардлага тавиад
Тэгэнгუут нөгөө Юрий Каспарян юу гэж хэлсэн гэхээр миний найз охин өвдөчээд байна. Тий би найз охиноо халамжлах хэрэгтэй шүү дээ гэд. Тэгээд ингээд баг 7 8 хоног ингээд хамтлагийнхаа бэлтгэлд ирэхгүй байжгаад нэг удаа Каспарян хамтлаг дээр ирсэн юм байна. Тэгэнгуут нь би чиний наад явдлаас чинь болоод ийм дуу зохиолоо гэд найз охин өвдөх үед гэд. Тэгээд ер нь бол аюу гоё Виктор Цой тэр үед Юрий Каспарян гэдэг гитарчныгаа буруудахаасаа илүү ойлгож зохиосон байдаг тий. Ингээ найз охин өвдчихвэл бид нэр одоо юу ч хийж чадхаа болдгоо. Нэрэл хажууд нь чи халамжлаарай гэсэн утгатай. Тийм болохоор Цойг үнэхээр хүнлэг гоё их хүн амтлагийнхаа найзуудыг ч гэсэндээ ийм юмнаас бол хамтлагууд ихэнхдээ муудалцж хэрэлддэг бол харин ч бүр ингээд би чиний найз охинд чинь зориулаад ийм дуу зохиочлоо гэд дуулж гисэн гэдэг юм байлээ. Дууных нь өвөн гэсэндээ амар энгийн штэ ингээд тий найз охинтойгоо хамт кино театр руу ингээд яваа тэгээд ингээд зармиг идээ тэгээ тий ингээд хамт яваараа маваараа гэ тий нэг ийм аюу гоё энгийн штэ ер нь ер нь бол яг ингээд бүр цаад утгаар нь ухаад бодох юм бол одоо нөгөө хайртай хүнтэйгээ хамт байгаараа л гээд байгаа. Тий ер нь бол нэг тийм доо. Тий бас зарим хөлбөр нь бол нэрээ ингээд нөгөө салсан их нэртэй өөрийгөө буруутгаад тий хамт он чадсангүй халамжилж чадсангүй дээ гэд энэ дуу зохиосон ч гэж магадгүй. 90 оны 6 сарын 24-нд Лучник сингэлтгэд кино хамтлагийн хамгийн сүүлийн супер тоглолт болсон. Тэгээд 1980 оны Москвагийн Олимпиас хойш 10 жил чимээгүй байжгаад яг энэ тоглолтын үеэр Лучникийн нөгөө Олимпиа бамбарыг дахиж хасаасан байдаг. Тэгээд 1990 оны 8 сарын 15-нд Латви улсад зүүрмгэлж машин барьж авч жагаад ингээд 28 наснда автын ослоор Виктор Цой нас барсан. За зарим хүмүүс бол ингээд нөгөө согтуугаар жолоо барьсан уу гэсэн. Тэгэхэд сүүлд нь ингээд нөгөө шинжилгээгээр Виктор Цойгийн цуснаас сүүлийн 48 цагийн туршид ямар ч спирт хэрэглээгүй нотлогдсон байдаг. Зөв ер нь бол маш олон тоглолт уран бүтээлийн амралтгүй явснаас болоод ядаргаанд орсон гэж үздэг юм байлээ. Гэхдээ бас зарим нь бол Виктор Цойг баг одоо юу гэдэг ер нь бол алсан байх магадaltaй айж гэсэн хар ардалт явдаг. Тэгээд яг Виктор Цойгийн өхөл бол тэр үед Оросд бол үнэхээр аимшигтай том мэдээ болсон. Маш олон залуучууд шууд Виктор Цойг хүн гутан дагаад амиа хорлсон тохиолдолч байдаг. Харин тийм амар. Тэгээд 8 сарын 17 оны Комсомольская правда сонин дээр Виктор Цой нас барсан тухай ийм эмгэнэл гарсан байдаг. Виктор Цой залуусын хувьд улс төрч, жүжигчид, зохиолчдоос ч илүү гүн нэвчин шингэсэн хүн байв. Яагаад гэвэл Цой хизээж худлаа хэлж байгаагүй. Үргэлж үннээрээ өөрийнхөө оршиж ирсэн. Цой яг дуу шиг амьдарсан цорын ганц рок од байлаа. Энэ хүн рокийн хамгийн сүүлчийн баатар байв гэсэн нэг ийм эмгэнлийн юу байсан, мэдээ байсан. Тэгээ оршуулган ч гэсэн үнэхээр нүсэр болсон. Тэгээд Мариана ч гэсэн Виктор Цойгоос хойш ер нь бол дахиж гэрлээгүй. Тэгээд мэдээж Виктор Цой бол өөр эмэгтэйтэй хамтарч амьдарч байсан. За тэгтээ нөхөр бол би Цойгийн эхнэр үүрд үлдмээр байна гэж хэлсэн гэж хожим нь дурсан байдаг. Тэгээд дахиж гэрлээгүй. Нөхрийнхөө үйл хэргийг үргэлжлүүлээд кино хамтлагийн түрүү ярьсан дэр баримтат кино зураг цомгийг гаргаад трибют тоглолтыг нь хийлгэсэн ийм хүн. Тэгээд Оросын рокийн Йоко Оно гэж зарим шүтэн бишрэгчд натлагдаж явсан ч Марианаг 2005 онд 46 наснда хөхний хор тавдраар нас ороход кино хамтлагийн шүтэн бишрэгчд бол рокийн ээж нас орлаа гэж хүндэтгэж гашуудсан байдаг. За ийм түүхтэй. За нүрээд 2025 оны 5 дугаар сарын 15-ны Пүрэв гарагийн үдээ ачаар нэвтрүүлэг радио 20 дугаар студиэс хайрын түүхээрээ шууд хүрээд өндөрлөж байна. За нэвтрүүлгийн маань хамтран ярилцлагчаар амар хамгаалан аюулгүй орчин Амгалан Резиденс за мөн балга бүрээ сэрчгүүч Мая брендийн электролит ус хамтран ажиллаа. Баярлалаа. За баярлалаа. Дэлхийн монголчуудын эмжил